Сайн байцгаана уу? За өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө listening-ээс сайжруулах хэрэгжилж ирсэн типсүүдээс хуваалцах гэж байна. За тэгэхээр хамгийн ихнийх нь бол мэдээж хэрэг сонсголоо сайжруулахад таны чих онгоосон байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ чих онгойлгохын хувьд би юу хэрэгжилж ирсэн бэ гэвэл ихэвчлэн би кино айгүй их үздэг байсан. Тэгээ та нар маань ч гэсэн бас киног англи хэл дээр маш сайн үзэж байгаарэ. Тэгээд дараа нь болохоор за яг зөвхөн IELTS зориулаад чих онгойлгоход тэгээд тэр тусмаа нөгөө нэг хариултаа зөв сайн олоход болохоор юу хэрэглэх вэ гэвэл би тухайд айгүй их алхдаг байсан л да. Тийм болохоор алхаж байхдаа ерөнхийдөө нөгөө IELTS-ийн listening-ийн тэр нөгөө нэг файлууд байгаа шүү дээ. Сонсголын файлуудыг бүгдийг ингээд сонсоод явж байдаг байсан. Мэдээж хэрэг хийсэн тестүүдийнхаа сонсдог байсан. Тэр ингээд listening-ийн файлыг ингээд байнга сонсоод ахаар бүр ингээд асуултаа тий бараг хараагүй хэрнээ зөв хариултыг ерөнхийдөө олдог. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө listening дотор бол ихэвчлэн тэгээ маш цөөхөн хідэн паттерн байдаг. Тэр тусмаа эхний одоо part 1 2 3 бол бүр амархан. Тийм болохоор та ингээд тэрийг ингээ олон дахин өөртөө ингээ сонсоод тахаар тэр паттерныг нь өөртөө ингээ суулгадаг болчихно. Жишээ нь гэх юм бол одоо нөгөө нэг картны дугаар асуудаг, он сар өдөр асуудаг, юмны байршил асуудаг. Энэ мэдчлэн одоо энэ паттерн бүхий асуултууд бол ерөөсөө та тухайн файлыг олон дахин сонссноор энэ паттерныг өөрхөн толгой дотор оруулж чадсанаар ерөө та зөв хариултыг олж сонсно гэсэн үг. За тэгэхээр та ямар ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй. Бас танд ч гэсэн их хэрэг болно гэж бодож байна. За тэгээд эхний 3 партыг бол яг энэ аргаар ерөнхийдөө хийгээд хөвшөөд ирэхэд та бүхэл бүтэнтэй 40-с 30 асуултыг 100% хариулж болох боломжтой болж байгаа. За хоёр дахь арга нь юу вэ гэвэл ерөнхийдөө та listening-ийн тэр сонсох дасгалуудыг сонсож явах хугацаанд тухайн дасгалын партиг нь аль болох ингээд бүтэн имижээр нь өөртөө ингээд imagine хийж чадчих хэрэгтэй. Ерөнхийдөө за энэ иймэрхүү хоёр хүн хоорондоо ярьж байгаа юм байна да. Энэ хоёр ийм юмны тухай ярих юм байна да гэдэг ерөнхий зураглалыг өөрөө ингээд төсөөлдөг байх хэрэгтэй. Хэрвээ тэр төсөөлөл маань таныг бас ингээд яг зөв мэдээлэл олоход маш хурдан туслана гэсэн үг. За дараагийн 3 алхам маань болохоор яг ингээд хариултаа олж авах хугацаанд олохдоо та хэрхэн хурдан тэгээ бас маш хурдан хариултыг олох вэ гэдэг цаг хугацаа хэмнэх вэ гэдэх тал дээр ерөнхийдөө ажиллана. За жишээ нь гэх юм бол за 3 дахь нь болохоор ингэж do assumption and prepare for your answers. За ингэж штэ. Биднэрд болохоор ингээд тэгээ дараагийн парт эхлэх чинь та тэдээс тэдгээр асуултыг ингээ харна уу гэд нэг хэдэн секунд өгдөг. Тэр хугацаанд та ерөнхийдөө за би энэ дээр ямар хариулт нөхөх вэ гэдгийг ерөнхийдөө эхлээд өөртөө ингээ тогтоогоод тодорхойлоод авчин. Жишээ нь хэм бол ингээ картны дугаарх юм бол за энэ дээр би тоо нөхөх юм байна. Өөрөө бол ингээ юмнуудын нөө map заасан байдаг штэ. Map байх юм бол за энэ дээр би ямар нэг тэг газрын нэр бичих юм байна. Тэгээ энэ мэтчлэн та хариултуудыг та ингээ урьдчилаад өөрөө таамаглаж ингээ бэлдэх юм бол та ингээ яг тухайн listening-гээ сонсож авах хугацаанд эн чинь улам бүр амар бах болно гэж хэлж байгаа. За тэгээ дөрөвт нь болохоор мэдээж хэрэг multiple choice дээр хэрэглэж яад вэ гэхээр multiple choice дээр нөгөө хүмүүс ингэдэг шээ. IELTS дээр ингээд нэг listening нэг тоог хэлээд үгүй биш энэ буруу байна гэж дараагийн тоог хэлдэг. Энэ тохиолдолд та үгүй биш ээ буруу байна гэж хэлсэн л бол шууд тэрийг одоо eliminative wrong answer буюу тэр буруу хариултыг тэр нөө цаасан дээрх сонголтуудаас шууд арилгах хэрэгтэй, устгах хэрэгтэй. Тэгэх юм бол таны нөө зөв хариулах тэр боломж буюу магадлал нь улам бүр ихснэ л гэсэн үг. За хамгийн сүүлийнх нь тавтах нь болохоор ингэж танд хэдий ч нэ цаг гарна төдий ч нэ дараагийнхаа асуултыг ерөнхийдөө урьдчилаад харж байгаарэ. Тэгээд жишээ нь гэх юм бол магадгүй би эхний парт дээр айгүй сайн ажилласан маш хурдан хийгээд дуусгачихсан. Тийм бол тэгээд дараагийнхаа партад би ямар хариулт нөхөх вэ гэдгийг ерөнхийдөө урьдчилаад
гажлаад энэ дээр дараагийн парт маань юуны тухай гарах нь вэ? Ямар хоёр хүн ерөнхийдөө ярих нь вэ гэд урьдчилсан тийм өөрийн төсөөлөл болон тэр таамаглалыг та бэлтчихсэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол та яг ингээд сонсгол маань яваад эхлэхээр файл маань яваад эхлэхээр таны хувьд улам бүр амархан байх болно. Тэрэн дотроос хариултыг олж сонсох бүр амархан байх болно. За энэ түрээд ингээд listening tips маань өндөрлж जैन. Тэгээд I hope it was helpful for you guys. Тэ та бүхэн маань энийг туршаад үзээрэй. Тэгээд туршиж үзээд сэтгэлээ мөн хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.